Монгол улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Дамтны Цогтбаатар гэж хэн бэ? Дамтны Цогтбаатар хуульч дипломатч мэргэжилтэй Москва хотын олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Тэрээр ерөнхийлөгч дасан нацгийн баг банд намрын 1-2 нарын гадаад бодлогын зөвлөх, Сүү Батболтын зөвлөх, байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Сүү Батболттой нэг фракцад хамаардаг. Тэрээр ерөнхийлөгч баг бандын гадаад бодлогын зөвлөх байхдаа мөн Батуу Майнинг Лимитэд компани 2,461,608 ширхэг хувьцааг 2003 оны 11-р сарын 21-ний өдөр худалдан авсан байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой түүний хувьцаа худалдаж авсан мөнгийг Петровс компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жанчвын оюун гэрэл төлсөн байдаг нь анхаарал татдаг. 2004 онд Сүү Батболт улсын хурлын гишүүн болж үйлдвэр худалдааны сайд болсон явдал юм. Үйлдвэр худалдааны сайд нь өөрийнхөө нэр дээр офшор компанитай байгаад байх нь зохисгүй гэж ботсон баг. Мөн энэ үеэс Цогтбаатар оюун гэрэл нарч хувьцаагаа шилжүүлж нуугчинд орсон байдаг. За яг энэ он цагаас Батуу Майнинг компани сэргэн мандалтын он жилүүд эхэллээ. Учир нь үйлдвэр худалдааны сайд Батболтын гарт ашигт малтмлын хэрэг эрхлэх газар мөн Монгол улсын ашигт малтмлын бүх лицензүүд орж ирсэн юм. 2003 онд гадаад харилцааны сайд Дамтны Цогтбаатар түүний эхнэрийн дүү Алдарма, ерөнхий сайдаас нь Сүү Батболт, Петровсын оюун гэрэл нарын офшор бүсэд байгуулсан Батуу Майнинг сэргэн мандлаа. Тэд Монголын алил өнгөтэй, өөдтэй, нөөцтэй гэсэн лицензүүдийг тууж эхлэв. Монгол улсын нийт нутаг дэвсгэр 1,566,000 хавтгай дөрвөлжин км нутагтай. Харин Батуу Майнинг Монголиа компани лиценз эзэмшээд 4.5 сая га буюу 1,945,700 км квадрат газар нутагтай Баян Улгийн аймагт тэнцэх хэмжээний нутаг дэвсгэр эзлэх лицензийг алаасаж амжижээ гэсэн үг.